Сайн байцгаана уу хөлбөмбөг сонирхчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За манай хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шив шинэхэн дугаар таны гар дээр очиход бэлэн боллоо үзэгчдээ. Бид бол хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн одоо шинэ сезоноо, шинэ үйлрэлээ бол Златан Ибрахимович гэж мундаг хөлбөмбөгчдөр ихтүүлж байгааг та бүхэн мэднэ. За ингээд мэдээ зочин хөтлөгч болох Балжны мах та. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг үзэгчдтэй ч гэсэн хүргэе. За Балжаахан ажил төрөл дажгүй сайхан биз дээ. Дажгүй сайхан. Премьер лиг дуусгах гэж байна, аврагын лиг дуусгах гэж байна. Та бас хэлдэг. Хөлбөмбөг бол түүх болж үлддэг гэж ярьдаг. Хоёулаа одоо энэ нэвтрүүлгээ бичиж дуусгачаа дараа нь Реал Мадрид, Байерн Мюнхний хоёр акулын тоглолтыг тайлбарлах гэж байна. Энэ тоглолтын талаар юу гэж бодож байна? Энэ талаар хоёулаа нэг арай өөр өнцгөөс нэвтрүүлгээ хэлье. За Байерн Мюнхен Реалын талбай дээр бол одоо ирж тоглох гэж байгаа. Энэ тоглолт бол одоо үнэхээр аимшигтай тоглолт болно гэж бодоод энэ тоглолтыг бол одоо нууцгүй хэлэхэд одоо тайлбарлах тийм юу бол одоо таарсанд их баярлж байгаа. Тэгээд ажил төрөл бол одоо сайхан байна. Аврагуудын лиг, Премьер лиг дуусах шатндаа орж байна. За тэгээ манай SPS телевизийн бодлого юу ер нь улам цар хүрээгээ тэлж байна, үйл ажиллагаа Либертадоросын сумыг гаргаж байна. Дээр нь намар одоо тэгээд Европын авраг шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулахын эрхийг бол одоо ер нь дамжуулах эрхийг авч байгаа юм шиг байна. Тэгэхээр намар бид нар шгшээвагуудыг бас тайлбарлаж эхлэх юм байна. Тэгээ өнөөдөр бас нэг сонин зүйл байгаа. Тэр нь бол одоо дэлхийн одоо номын өдөр юм байна. Тийм ээ. Тэгэхээр дэлхийн номын өдөр би бас олон бестселлер нэвтрүүлэг явуулж байгаа номон дохойтой номыг уншиж тайлбарладгийнхаа хувьд гэж байгаа шүү дээ. Тэр чинь бол. Тэгээ өнөөдөр бас одоо хоосон ирэлгөө бас дүүдээ ингээд өнөөдөр нэгэн юм номтой одоо ирлээ. За энэ ном нь бол одоо ямар учиртай ном бэ гэх юм бол нодлон би 5 сарын 25-нд Английн Уэмблид очиж бол одоо аврагуудын лигийн финалийн тоглолтыг бол одоо үзсэн. Одоо хөгжийн дэмжигчдийнхаа саналаар. За тэгээд энэ дээр бол одоо яг пеналт зориулсан энэ ном одоо Монголд ганцхан ширхэг аврагуудын лигийн финалийн тоглолтод юу хэрэгтэй байдгийг тэр мэдээллийг одоо ингээд багтаасан болов гэж бол одоо би бол одоо бодож байгаа л да энэ номыг. Одоо ерөөсөө ингээд онц сонирхолтой юм ном Байерн Мюнхнийхэн гэхэд ингээд бүгдээрээ ингээд одоо тийм л бол таарж байна. Тэгэхээр одоо Байерн Мюнхен тоглох гэж байгаа учраас хэлтэй устаа хүн байна. Одоо яг энэ хэлээр нь одоо миний дуу уншаад ингээд дүүдээ ер нь аврагуудын лигийн финалийн тоглолт би ер нь чамайг тайлбарлах болов гэж би бодож байгаа. Яагаад үг гэх юм бол оюун оддоо ер нь юу яаж байгаа юм? Премьер лигийнхаа бас тийм шударгын тоглолтуудыг оюун оддоо түлхүү өгөөд тэгээд та хоёрыг бас аль финал дээр нь бас байгаасаа Премьер лиг чи Английн Премьер лигд бас нэг финалийн дайтай зөндөө олон тоглолтууд болно. Тэрлүүгөө оюун одоогоо түлхүүр оруулаад аврагуудын лиг ганцхан финалтай учраас энэ дэр ингээ. За тэгээд ахын дэ өнөөдөр ингээ номын өдөр мөн бас энэ номон дээр сонирхолж хэлэхэд Уэмблид энэ хэн Карлос Перейра Скалари хоёрын гарын үсэг сая одоо дэлгэцсэн дээр гарахаас нь өмнө бол одоо би оюун энд амгаландаа бол харуулсан. Яг Уэмблид миний ард суусан. Манайхан бол одоо фэйсбүүкний зургаас харсан баг. Гарын үсэг зурулах гэсэн чинь бариад өгчих юм байдгүй. Нөгөө Пелеттэй хамт энэ номыг өгсөн учраас эргэн сараад номоо л өгтөл тэгэл нөгөө хоёр маань нэг энэ дээр ингээл 2 сараачаал тавьцсан. Одоо тэгээ юу гэж байгаа нь тодхон зургаадах том бүс чинь тэр гэлтэй юм шүү одоо. За ингээд ахын доо цаашдынхын ажил хөдөлмөр улам их амжилттай өсөө өрөөгөөд ингээд наад номоо сайхан судлаад тэгээд тайлбарыг угаа ингээд бүр тэр финал дээр очивол тэгээд ингээд сайхан хийгэрээ л гэж одоо тий өрөөгөөд ах нь ингээд. За их баярлалаа болж байхдаа тэгээд үзэгчтэй бас хандаж хэлэхэд 2013 оны одоо аврагуудын лигийн финал болсон ном бол одоо финал болсон сэнгэлт хүрээлэнгээс авсан одоо халуухан одоо ном бол миний гарт ирлээ бас маш их баярлж тэгээд амгаландаа дуусгуу гэдээ Балжаах өөрийн гарын үсгтэйгээ ингээд бичээд номон дээр тэмдэглүүлсэн байна. За энэ номыг бол түрүүн Балжаах хэлсэн яагаад цорын ганц Монголд байгаа вэ гэж хэлэхээр энэ хоёр одоо агуу эрхмийн гарын үсгтэй ном бол өөр хинтж байхгүй гэдгийг би ч гэсэн бол тэ одоо мэдчихэв. Тийм учраас ийм сайхан ном өгсөнд маш их баярлалаа. Балжаахынхаа амьдралд бас зад жаргал сайн сайхны бүгдийг хүсье. Би надад ч бүр нэг зүйлийг тодруулаад хэлэхэд бол ингэж байгаа юм. За. Яг энэ номон дээр гарын үсэг байхгүй нь үнэн. Монголоос бид нэр харуулаа явсан. Нөгөө манай нөгөө ажил хэрэгч улсууд ч тэмдэглэлийн дэвтэртэйгээ угаасаа бэлтцсэн очт юм байна. Над шиг ингээд тэнд ингээд өвчтөй солиотой амт шиг юу ч барьсан юмгүй сууж идэг юм байна. Миний дэлгүүрийн хэн Баяса Хайнекний Чимба хоёр болохоор
номон дээр зурвалгүйгээр гадаад паспортныхаа нэг хуудсан дээр зурвалцсан хараа үсгэн. Би л гав ганцаараа яг наад номыг чи өгсөн. Би бас паспортаа хайрлах маяг ороод бас сайдаж биш. Тэд нар бол паспортаа тоглохгүй байгаа юм чи. Ямар амаатай энэ тэр тэргүүд дуусгах гэж байгаа. Энэ хуудсан дээр нь зурвалцъя гэдэг. Тэгээ ахын энэ дээр яагаад ийм л учиртай юм. За ингээд үзэгчдтэй ч гэсэн бас одоо дэлхийн номын өдрийн халуухан мэндийг хүргэе. Би бол ингээд маш азтай байна. 2013 оны Вемблид болсон аврагын лигийн финалийн одоо цорын гац гэрч гэж хэлж болно те. Одоо яг энэ ориг одоо номтой бол боллоо. Энэ номоо уншаад бас та бүхэндээ мэдээллүүдээ өөрийн одоо Facebook болон Twitter хуудасаараа дамжуулан хүргэнэ гэдгээ бол амлаж байна үзэгчдээ. За ингээд болж байхдаа дахин баярлалаа гэж хэлье. За ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг бол та бүхэндээ үргэлжлэн үрж байгаа мэдээж бид бол дараагийн зочнороо Златан Ибрахимовичийг онцлсон гэж хэлсэн. За бид бол эхний хоёр дугаараараа та бүхэндээ Ибра одоо яагаад Барсад ирсэн, яагаад Барсагаас явах болов, за мөн түүний одоо хүүхэд насны дурсамжийн тухай бид хоёр бол та бүхэндээ хүүрнэ өгүүлсэн байгаа. За тэгээд олон тоглогчтой маргалдаж явсан, олон тоглогчтой инээлдэж, ханиалдаж, хөгжилдөж явсан ингээд сонирхолтой мэдээллүүдийг бол би та бүхэндээ хүргэсэн. За өнөөдрийн дугаараар болж явах Ибрагийн тухай ямар шинэ мэдээллүүд байна? Ямар гой гой амттай яриа байна? За болж явах тагаа бүгдээрээ ярианд орё. Өнөөдөр бол ерөөсөө Ибрачин ерөөсөө Аяксаас явахдаа нэг Аяксын багийн ахлагч Вандервартыг албаар гэмтээсэн гэдэг ингээ хил ам хийгээд харна зүгээр байхад янз бүрээр бүр хөлөөч нь бүр нэг мөсөө хуглаа хийчих шүү гэж хэлээд ингээд муудалцсан. Тэгэнгүүтээ мань хүний чинь ерөөсөө явах газар нь ерөөсөө Италийн Ювентус. Тэгэл Ювентустэй гэрээ хэлцэл хийгээд ингээд Ювентуст ирээд Капеллотой танилцсан түүхийн эхлээд яриул надад бас сонирн байх болов гэж бодож ийн л доо. Тэгээ Ювентус тэгээд энэ дэр бол одоо ингээд шууд яриад эхлэх юм бол ерөөсөө тэгээд Ювентус руу ингээд гэрээ хэлцэл хийх гээд очихдоо бол ааваа та би Ювентусын тоглогч боллоо. Би дэлхийн зартай баян багийн алдар төвхтэй багийн тоглогч боллоо шүү дээ. Гэрээ хэлцэл хийх ёслолын арга хэмжээ та 90 үедтэй гэдгийгсэн. Аав нь араас нь онгоцоор ирэхэд Харвард Жакс ч юм өмссөн ч юм уу. Тэгээд албаны хувцастай гэж байгаа. Тэгээд сууж яхад нь аавыгаа хараад үнэхээр бахархсан. Аавтайгаа багтаа аавыгаа агсан тавилаа муухай авирлаа гэж зодоонуудындээ хүрх нь холгүй тэмцэж ууралж хашгичдаг байсан. Хоёр ингээд аргагүй нэг эцэг хүү хоёр шиг ингээд бие биенээрээ бахархаа сууж исэн энэ үе. Тэгэл ингээд Ювентуст ингээд иржээ. Тэгээ Ювентуст ирэхэд нь манай нэвтрүүлэг дээр гардаг энэ Вейн Рүүнигийн хэлсэн үг байдаг шүү дээ, тэ. Энэ Капеллотой дайралтна гэдэг бол ерөөсөө л үхэлтэй халц тулж байгаа л гэсэн үг ээ. Капелло бол одоо үнэхээр амар. Одоо ёстой Ибра өөрөө хэлсэн шүү дээ. Ибра гэсэн чинь яг үнэ Ибра гэсэн Ибра бол ерөөсөө яг тэрийг Рүүнигийн хэлжсэн үний юм бэ гэдгийг очиод мэдсэн гэж байгаа. Өрөөний доод коридорт хэн Ибра доор коридорт бэлтгэлийн өрөөнөөс ганцаараа гүүгээ гараад ирэхдээ Капелло урдаас нь ирэх юм бол тэгээд шууд сүнсэн зайлдаг. Тэгээд Капелло бол ерөөсөө ийм философтой хүн юм байна л да. Ямар сайндаа сурвалжлагч нар Капеллогоос асууж ийн гинэ. Одоо Оросын шиг засгалж болгож байгаа шүү дээ Капелло чинь. Капеллогоос асуусан. Та ингэж өөрийгөө хүндлүүлж, хүрээлүүлж, яаж ингэж өөрөө ингэж ийм гой орчин бүрдүүлдэг юм бэ нэрэ гэдэг асуусан шин. Юу яриад байгаа? Би хүнийг намайг хүндлээд өг, хүрээлээд өггээ гойгоо явж явах юм. Өөрөө л хамтран ажиллагчд хүрээлэн байгаа орчноор өөрийгөө л ингэж хүндлүүлэх ийм хэмжээнд л хүрэх. Өөр бол ерөөсөн ямар нэгэн тийм асуудал байхгүй. За Капеллод бол ерөөсө гэр бүлийн шалтгаан малтгаан тоочоод очоод зовлон тоочоод шалчхнах юм бол тэгэл ерөөсө зүйл дуусаа гэн. Капелло бол ерөөсө жинхэнэ гэрээ хийсэн, цалингаа аваад ажиллаа хийж байгаа бол хийсэн шиг хий. Чиний ар гэрийн амьдрал надад бол ерөөсө огтхон чамаа байхгүй. Жозе Мориньо бол өөр гэж. Уцтангуудаа яаж хийж юу болов? Шигшигийн цугларалтанд хүртэл явчаад тоглолцоод дөнгөж дуусныхан дараа уцсан дуурсан ингээ харангууд Мориньо байсан. Мориньото нөгөө Интер дөнгөж очингуудаа юм байна л та тий. Тэгээ ингээ уцаагаад гэсэн чийсээ шигшээд саяны тоглолттой ч юм би зурагтаар үзлээ. Ингүүл зүгээр тэгүүл зүгээр чамайг инг гэсэн юм уу те ийм тактиктай гарсан уу чи би тэгэж удаад байсан юм энэ гэд бүр ингээ хайгуу удаа яриа. Тэгээ Мориньоос тоглогч нар руу ингээ мессеж хүчээд сайхан амарж ийн өгөх л халаг байдаг гинэ. Мориньогийн төлөө би хөд буцахгүй байсан үе байгаа энэ гэж ütсэн байгаа чи. Яг нөгөө Капеллог ярьж байхдаа Мориньогоос харьцуулаад ингээ яваад байгаа байхгүй. За тэгээд юу яасан юм бэ? Ерөөсөө юунд явж очиод
Ювентуст явал очсон чинь юу вэ ерөөсө бэлтгэл дээр чинь хаалган дээр нь Буфон хамгаалалтан дээр нь Канаваро Тюрам энэ ингээл зогссон. Тэгэл бэлтгэл дээр Буфонд бэлтгэл дээр гол хийхэд хүртэл амар хэцүү. Дандаа дэлхийн амар дандаа дэлхийн шилдэгүүд. Тэгээд юу яриад байгаа юм бэ? Энд чинь ерөөсөө нэг Аякс бол хажууд нь болчихдог хүүхдийн цэцэрлэг байсан юм биш үү? Дунд сургуулийн хүүхдүүд нөгөө завсарлаганаар гадаагаараа төлөвлөмж тоглолдог тэр үеэс юм биш үү? Би хаана ирчвэ? Юу болоод байна вэ? Уучлаарай. Яг үнэн шүү дээ. Бүр ингээд амтан болоод ингэсэн. Тэгсэн чи Капеллогийн хамгийн ядаргаат нь одоо хүртэл дагаад Оросын шигшээд байж байгаа энэ нэг өвгөн байдаг юм байна л да. Нэг өвгөн тэр Итало гээд Галиатти гээд тэр өвгөн Капелло тэр хоёр хоорондоо ингээл юм шивнээл ингээл тохирол тэгэл бэлтгэлийн дараа нэг нөхрийг аваад үлдэх юм бол тэгэл ерөөсө зүйл дуусч байгаа нь бол ерөөсө тэр юм гин. Тэгсэн чи ерөөсө тэр өвгөө ерөөсө ихний хэдэн өдөр авж үлдээ. Тэгээд ерөөсө авж үлдээд ерөөсө сунж унтал бэлтгэл хийгээд 3 дугаар хаалгач чинь хаалган дээр зогсчоод Бахтава хангаал сайхан бэлтгэл 3 дугаар хаалгачийн бэлтгэл хийлгээд байгаа юм уу? Би өөрийнхөө бэлтгэл хийлгээд байгаа юм уу? Тэрийгээ бүр ойлгохоос ерөөсө бүр сунж унтлаа бэлтгэл хийгээд амар хэцүү бараг өстэй хэрэггүйч яргүй гэж ингэж ийсэн гинэ. Тэгсэн чинь ерөөсө Фабио Капелло юу яасан гэж ерөөсө их мундаг хүн гэж хүнийг ерөөсө тэгж ерөөсө доош нь унгаж арчааг нь алдуулж яхад тэгээ дээш нь татж гаргаж ирдэг. Цоош нь юм. Тэгсэн чинь намайг яагаад ингэж байгаа юм чамайг бол ерөөсө цуснаас чинь тэр нэг Аяксын нэг нягцгай заваан байдал тэр нэг хүүхдийн асрамжийн газар байгаа шиг байдлыг чинь арилгаж чи бол одоо бол цэрэгт ирсэн. Шууд цэцэрлэгээс цэрэгт явцсан биш нөгөө хүүхд чинь. Нөгөө дунд сургууль мургуул энэ төр гэж ядаж том ангийнхан зодуулж өрөлгүүгээр шууд цэрэгт явцсантай яагаад цэрэгдээ бараг 70-аад оны үеийн 3 жилийн зүүн баян. За ингээд сонноос тэгээ тэнд өөр ингээд тэгэл тэгсэн сүүлдээ Капелло дуулж ирээд нөхөрмөн чи фитнес центрээр ямар уу гэж. Юу би фитнесийн өрөөнд ордог. Би яахан фитнесийн өрөөнд орчих гэсэн. Нөгөө хүн чинь дагуулад фитнесийн төмөр өргүүлээд гэсэн. За төмөр өргүүлээд гэсэн чи яадан гэсэн 84 хийлтэй очсон Ибра 98 хийл болоо гараад ирсэн. Нөгөө төмөр тэнгуүтлэр ерөөсө төвийн хамгаалагч нарт дийлдэхээ байгаа л Италийн хөлбөмбөг ардаа хамгаалалт сайтай арын хамгаалалтын дундуур яваад ороход бивэлдрийн хувьд нуруу бол ерөөсө тэртээ тэргүй ерөөсө тасархаа унш шүү дээ. Айгу туранхай залуу байсан чинь Ювентуст очиод бүр те ямар амар шкаф шиг болоод ерөөсө бүр тэгээд ерөөсө 98 болоо хуучин өвчнүүд нь багтгаа байгаа. Тэгэл нөгөө монголчуудын ярьдгаар ерөөсө яг ийм болоод ирсэн юм байна. Тэгээд Капелло өөрөө нэг зарчим нь юмд ийм нялцгай байдлаар хандхад бол ерөөсөө айгүй дургуй гэн л дээ. Шууд бэлтгэл дээр ерөөсөө ихний бэлтгэлийг өглөө ингээл ирсэн чинь бид нар ингээл инээлдэж маазраал ингээл бэлтгэл хийх гээл эхлэх гээл өжсэн чинь бараг зайлцгаал гэсэн. Ганц шүгэл тас үлээгээл жагсах юм бах гээл бараг гүйлдэж ирээл жагстай байлгүүдээ эхлээл нэг тойроо зогсох гэсэн юм билгүй. Зайлцгаал гэсэн. Тэгсэн жил юу болов яав вэ гэсэн 2 дугаар засгалжуулагч нарыг та нар ийм байдалтай бэлтгэл хийнэ гэж байхгүй. Бэлтгэл дээр ерөөсө бүх анхаарлаа тавих хэрэгтэй. Бэлтгэл дээр ерөөсө бүх хүч хөдөлмөр хөлсөө ерөөсө шавах хэрэгтэй нэ. Тэгэнгүүт нь тэр нь Ибрад амар таалагдж гинэ. Ибра бас нэг тийм дайчин чанартай нөгөө багаасаа ядуу зовлон үдцсэн дайчин чанар шартай байдал нь Ибрад байгаа. Тэгсэн нэг сонин түүхэн хин юу яасан гэд. Зибина гэд Францын Жонатан Зибина гэд Капеллото 2001 онд Ромад байхдаа төрүүлж исэн тийм нөхөр Ювентуст байсан юм байна. Тэгсэн чинь нэг өдрийн бэлтгэл дээр Зибинаас хар өвчээрээ дахиж ирээд хоёр үлийнээс хамаал бөмбөгүүдээ удаа идэн аваа явангууд нь Ибра ууралж босч ирэнгүүтэл чи хэрвээ ингэж заваан тоглох юм бол чи надад анханасаа хэлчих. Тэгхийн бол би чамтай яг өөртөө чинь адилхан үзье. Тэгсэн чинь нөгөөд чинь чи юм уу өнөдөр муу ацаа энтер нөгөөд чинь цогоон гатчих. Цогоон гатсан чинь тэндээс зүгээр Тюрам станараа нөгөө адилхан бараанцаа өмөрөөл чи юм уу ацаа яаж намаа чинь хэнийг ирчээд хэнийг цогж авдаг чи хинбэ мөнгөгээд ороод ирсэн чинь Капелло тэндээс Тюрам гэж орилж ийн. Тюрам дахиад утсан чи чамд хийх юм алгүй чи ийшээ зогсоод дэрийгээ хий. Капеллог тэгэл өстө торгох бах, загнах бах гэсэн дов дугуй өнгөрсөн.
Капелло тэр нь Ибрагийн тэр зан Капеллод бас амар таалагдсан гэж. Тэгсэн чи Канаваро ч нэг онд ирсэн юм биш үү? Адилхан Ибрата цог Ювентуст ирсэн юм. Канаваро тэгэнгүүтээ яа сая боссыг нэрэ чамайг алах байх гэж бодсон. Яах ч гэн чи гэхдээ дахиж бити ингээр бэлтгэл дээр ингээд хэрэггүй мэрэггүй нэ тэргээд ингээд тэр Зибина гээд тэрнтэй бэлтгэл дээр муудалцсан юу Капеллод бол ингээд таалагдсан юм байна. Тэгээ Капелло бол ерөөсөө одоо нэг сонин түүх нь Ибраг яг гой тоглуулж эхэлсэн түүх нь бол ерөөсөө ийм л үед юм. Ибраг дуудаж оруулж ирэнгүүтээ бүр 2 сар ихтэй гол хийхгүй байгаад ахаар дуудаж оруулж ирээд Ибра чи юу яа? Нэг Милан нэг надтай хамт байсан товтлогчийг ерөнхийдөө санддаг уу гэдгсэн чинь Вамбастен л үз гэдэг нэгүүд нь чи өөрийгөө Вамбастентай л зүүрлээд ах юм а тийм. Вамбастен таяр бол ерөөсө газар тэнгэр шиг өөр баг. Чи бол Вамбастнаас бол хамаагүй илүү. Ганцхан чи Вамбастен чамаас нэг илүү юм 16-гийн дотор хаалганы өмнө юу хийх юм мэдтiin. Заамаа чи энийг үзгээд нөгөө бичлэг тавьчихад өрөөнд нь жодолж байгаараа явчих. Тэгэл эхлээл мань үнж дуртай үзчихсэн сүрдээ дург үзчихсэн тэгж байгаа тэгээд гараад тэгэл ерөөсө чи өөрийгөө Вамбастентай бити зүүрлээдээ чи бол шинэ Вамбастен чи Вамбастнаас илүү гэл ингэнгүүл өөр болсон. Маш сайхан уцалж өгсөн тийм яг үнэ. Тэр чин Ибрад тэр үед амар дарамт ирчээд байсан. Яагаад өгөх юм бол Ювентусын амт домог болчихсон Дэлбэрог сэлгээд суулгаад Ибраг гаргаад байдаг. Тэгтэн аваачаад ирвэсүү бүр болж өгдөггүй нөгөө чинь нэрвэсүү тэгээд. Уг нь сайн байгаад байдаг. Сайн байгаад байдаг. Гол хийдгүү. Тэгээ нэг л болохгүй байгаад байсан. Тэгэл ерөөсөө янзын болсон гэж юм. Тэгээд Капеллогийн тухайн нэгэнт Ювентусын амьдралыг ярьж эхэлснээр номноор нь байлаа л да. Ливерпулд нэг хожигдсон юм байна. Аврагуудын лигэд Ювентус. Gerrard's corner. Flicked on by Luis Garcia. Said what a start, but what a finish by the way. That is as good a controlled strike as you will see from any of the striking talent on the field tonight. Тэгсэн чинь аваачаад тоглолтод гарахын өмнө тэр 11 зохих чинь Турамыг чи тэрийг өрөөрэй гэж хэлсэн юм байна л нэг нөхрийг. Тэгсэн чинь нөгөө Турам нь талбай дээр дахиж гарч яваад нөгөө булангийн зохилт зохих болохт нь нөгөө байр гисэн үнийг барилгүй өөр үнтэй ноцолдоо явж исэн чинь нөгөө Турам даалгаж өгсөн хүн гол хийсэн юм байна. Тэрэн дээр Капелло тэгж ин гинэ. Орж ирэл цуцсалдаг өрөө. Турам би чамайг хэнийг өргөсөн. Тэрнийг гэл тэгж. Жохон ингээл чимээгүй уухалж алхаж яснаа Турам чи тэгээ тэр үед нь миний өргөсөн үнийг барихгүй яасан гэж. Гэхдээ би нөгөөдхийн баруул дээр санагдаад барьсан юм аа. Ерөөсөө юу ч тэр өрөөнд яригдахгүй нэг. Тэр алхаад байна гэж алхаж яснаа. Турам гэж наа. 10 тэр булангийн зохил зохиход би чамайг хэнийг өргөсөн гинэ. Тэрийг гэж. Тэгээд чи мэддэг болчихсон юм байна. Таар гэж одоо нэг давдгарангийн хүүхдийг багш нар тэгэд дарамтлаа шүү. Чи мэддэг болчихсон юм уу? Тэгээ оо заа эн чи бүр хал зэрэг болчихсон. Тэгээд яг тэрээс бүр яг тэр байдлаас баг цаг үргэлжсэн гэж байна. Турам гэдэг чи тэрийг барьсан бол өдөө тооны харьцаа идэх уу энэ хэрэг бүр ингээд бүр тэгэл бусд нь ойлгож ийн гэж байгаа. За ястэг хэлснээр нь л байхгүй бол одоо тэгээ нөгөө Турам гэдэг хүн дэлхийн хамгийн үнэтэй хамгаалалт юм лээ тий. Тэр хүнийг тэгээ Дэлбэрог хөөгөө гаргацсан заа. Дэлбэрог 11-ээс одоо сэлгэний сандалд суулгацсан. Өөрийгөө том гэдгээ бол да харуулсан. Тэгээд нэг ийм л агуу дасгалжуулагчдаар очиод агуу байсан юм байлээ. Тэгээд Ювентус тоглож байгаад нөгөө болдог шалтгаан нь 2006 онд Ювентус чинь хэл ахуулын хэлбэгт ороод Сери Б рүү унангууд мань хүн чинь бас
сайхан явсаар байгаа. Тэгээд 15 гол хийгээд Serie A-гийн шилдэг мэрэгэн буучтын 3 дугаар байранд ороод Serie A-д ирээд хүмүүсийн амыг бас Ибра бол голддог хүн бишээ энэ төр гэсэн яриа нөгөө нэг хэсэг хийхгүй байхад нь гарцсан байсан. Тэгээд тэрийг нэг жаахан намжаагаад гэж байгаа өөрөө. Одоо бүр амын тагилсан нь бол дараагийн нөгөө Интерт очоод өстө Serie A-д хийж гисэн нь бол гардгийн байна л дээ. Тэгээд яг Ювентусын амьдрал бол яг нэг тийм Ибраг эр хүн болгосон амар дарангуйлалтай дасгалжуулагчийн одоо хатуу сахилахгүй сургуулийн хүүхэд нэг хатуу агшийн гарт очоод нэг сайхан хүмүүждэг нэг цөөхөн тохиолдол байдаг нэг тэрний жишгээр тийм л болгосон. Мундаг би хатаа болсон тийм. Энэ дээр тийм яа эр хүн болгосон цэрэгт яваад ирсэн. За тэгэлгүй яах вэ? За Златан Ибрахимовичийн хувьд бол одоо Аякс, Барса, Ювентус, Интер, Парис Сен-Жермен ингээд маш олон багт бол тоглож 6 багт тоглосон. Бүгднгээс нь аврагуудын лигт оролцоод бүгдэнд нь одоо аврагуудын лигтээ гол оруулсан гэсэн ийм сайхан үзүүлэлттэй байгаа. За хамгийн сүүлд хэд одоо Парис Сен-Жермен энэ жил тоглолоо. За харамсалтай нь шүвгийн 8-ын шатанд бол Челси эхлээд талбай дээр 3-1-ээр хоцсон боловч за Ибра маань харамсалтай нь одоо гуйны арын шүмсээ гэмтээгээд дараагийн тоглолтод оролцох боломжгүй болсон. За тэгээд Ибрагу Парис Сен-Жермен Лондонгийн Стефорд Бридж тоглоод 2-1 яцтайгаар Челсид хожигсноор энэ шатаас бол мухтарсан иймэрхүү үзүүлэлттэй байна. За Ибрагийн хувьд бол хэдий одоо гэмтэл бэртэн идэж амжаагүй байгаа ч гэсэн түүний баг нь бол саяхан Францын цомдоо бол төрүүлсэн гэсэн ийм мэдээлэл бол бидэндээ байгаа. За тэгэхээр бол Златан Ибрахимович бол маш сайхан одоо юм карьертай байгаа. Хамгийн гол нь одоо гэмтэл бэртлийн асуудал тэр байгаа. Цаашдаа ямар ч байсан 3-4 жил бол топ төвшин тоглоно гэсэн мэдээлэл бол өөрөө бол өгөөл амжсан байгаа. За бүгдээрээ ингээд хэсэг завсарлаад түүний Ювентус болон Интер Милан клубүүд оруулж ирсэн гайхалтай гоолуудыг иргэн нэг дуусчаад тэгээд эргээд уулзъя. Show me how you do. I wanna shut down the cloud with you. Yeah, we like almost there, the right vibe, ready to get live. Ain't no surprise, take me so high, jumping no dive, surfing the crowd. Oh, said I gotta be the man, I'm the head of my band. Mic check 1, 2, shut 'em down. They all get loose, out the bottle. We all get fit in again tomorrow. Gotta break rules, cause that's the motto. Club shut down, 100 supermodel. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрж байна үзэгчдээ. Энэ дугаар мэдээ Златан Ибрахимовичийн амьдрал, за түүний одоо туулж өнгөрүүлсэн замналын талаар бид бүхэн ярилцж байгаа. За сая бол бид Ибрагийн Ювентуст очоод яаж ирэх хүн болсон, ямар сайхан бие хаатай болсон, одоо яаж хөлбөмбөгчний замналаа гэрэлтүүлсэн талаар бол ярьж өнгөрлөө. За одоо хоёулаа үргэлжлүүлээд мөн дасгалжуулагчдын хайраар эргээд орё тийм. Тийм ер нь тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг ингээд Ювентуст очсон тухай ярьж байгаа юм чинь. Тэгээ бас Ювентус тэр нэг хэсэг ингээд нэг тэр нэг өвөл ингээд нэг гол хийхгүй байгаад ахт нь Фабио Капелло бол дуудаад бол хэлсэн юм билээ. Чи надаа ямар юм үзүүлэх гээд ингээ хичээгээд ингээд улам ингээ ядаргаа болоод байгаа юм бэ те. Би чамайг бүгдийг мэднэ. Би чамайг мэддэг учраас би чамайг худалдаж авчирсан. Чи миний мэддгийг л надад зүгээр харуул, энэ үзэгчдэд харуул. Одоо чи одоо өөр одоо яах ёстой одоо. Түүнээс чи одоо ингээл нэг тийм мундаг хүн болох гол ингээд бид нар чиний мундаг өөрийнхөө бай тий. Өөрийнхөө л бай. Яг үнэ ёстой чиний хэлээр. Ёстой өөрийнхөө л бай. Чи чаднаа гэж хэлсэн. Тэгэхэд Ибраг ингээд Капелло хэлэхэд бол шал өөр болсон гэж байна. Тэгэхэд Арсеналын Арсен Венгер бол дуудаж авчирчаад юу чаддгаа харуул гэж бодоолохгүй өгчээж буруутсан хүн шүү. Тэнгүүт чинь нөгөө нэг
уур нүрээд Аяксийн нөгөө тэгээ би төлөөлөгчтэйгөө Аяксын менежертэйгээ цуг явъя мэдэхгүй гэж юу гэж хүн дуудаж авчирсан ингээд. Тэгэхэд бол одоо яг ингээд Арсен Венгер нэг эренгүүт нь дуудаж авчираа тэр хүний ч бас тактикл байдаг бах л да тий. За одоо нэг юу чаддгаа харуулах тий. Эренгүүт бол бид нар ч гэсэн одоо нэг урлаг уран сайхны шалгаадах нэг дуулаадах тэр гэдэг шиг одоо тэгэхэд капелла бол шал өөр үдсэн байгаа юм чи. Яг нэг болохгүй байгаад байгаа тэр нэг хэсэг стресст ороод өөрөө сэтгэл санаагаар өмрөөд байгаа үед нь ерөөсөө шууд зүгээр чинийхийг ерөөсөө бүгдийг мэдчихэв гэдэг. Ерөөсөө ингэсэн түүхтэй. Тэгээд дараагийн нэвтрүүлэг гэхээр бол одоо дараагийн дугаараараа хоёулаа бол ерөөсөө одоо Интерт очиод яасны тэгээд бас нэг сонирхолтой хэсэг нь бол зүгээр яг нэг Барсагаас явахдаа нэг жоохон залиргэлснээ түрүүн бид нар яриаггүй сая 41 дугаар бүлэг энэ өнөөдрийн энэ гараад байгаа чи Ибрагийн номны 27 дугаар бүлэг дээр байгаа байхгүй тий Ненови Вамбаст чи шинэ Вамбаст бишээ гэсэн тийм капелогийн хэлсэн чи бол Ибра бид нар чамайг мэднэ гэж дараагийнх нь юун дээр бол ерөөсөө манер бол одоо юунаас Интерес энэ ч нөгөө Ювентус чинь ингээ хэл ахуулын хэрэг дээр доотлыг руу ононгууд Ибра явах болонгуудаа Интер рүү явж. Тэгээ Интерт очиод Интерес ерөөсөө явах болдог шалтгаан нь ерөөсөө аваргуудын лиг дээр очигдоод байхаар тэгээд дургуун хүрсэн юм билээ шүү дээ. Тэгээд аваргуудын лиг төрүүлнэ гэж гордоод Барса руу явсан юм билээ. Яг өөрийнх нь тэрэн дээр тэр дараагийнх нь юун дээр бол байдаг л да 31 дугаар бүлэг дээр бол яг Интертэй төрүүлж чадахгүйгаа мэдлээ гэсэн тийм аваргуудын лигт тийм л юу гэдэг юм бэ лээ. За тэгэлгүй яхан үзэгчтэй бид бол дараагийн дугаараараа та бүхэндээ Ибрагийнхаа илүү сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болноо үзэгчтэй. За Златан Ибрахимович бас хөл өмгчний карьерийнхаа амьдралаас гадна за маш олон реклам бол тоглосон байдаг. Түүний бол Nike компанитай байгуулсан сонирхолтой рекламуудыг манай үзэгч бас үзсэн байх та зарим нь үзэж амжааг байх гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөл та бүхэндээ энэ сайхан хит хитэн гой рекламуудыг бол хүргэе гэж бодож байна. За тэгээд энэ төхөрөд манай хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар жаргаж байна. Үзэгчдээ дараагийн дугаараараа бүгдээрээ Ибрагийнхаа бүр сонирхолтой материал мэдээллүүдтэй эргэж уулзцаая үзэгчдээ. Тэгээд тэр бол түр хоёртай та бүхэндээ ажлын амжилт хүсье.